Дараагийн бичлэгтээ тавтай морил. За би өнөөдөр та бүхэндээ эмгтээлийн энерги өндөр байхад мэдрэгддэг 5 зүйлийг хуваалцъя гэж бодлоо. Эмгтээлийн энерги өндөр хүн гэдэг нь амархнаар илэрхийлэх юм бол өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. За тэгээ бусдыг ч гэсэн хүлээн зөвшөөрч чаддаг. Хайрыг ямарваа нэг зүйлийг бусдаас хүлээж авах чадвартай хүнийг хилдэг гэж тодорхойлсон байдаг. Яг тэгэхээр аз жаргалтай амьдрч чаддаг хүн хайраар дүүрэн хүн байдгаа гэсэн байна. Юмыг үгүйсгдэг, хүлээн зөвшөөрч чаддаггүй. За тэгээ шүүмжлэлтэй ханддаг зэрэг нь бол эргээд өөрийгөө аз жаргалтай байлгаж чадахгүй төрдөг хамгийн том шалтгаан болж идэг байгаа байхгүй юу? Ялангуяа гэр бүлд эмгтээлийн энерги хамгийн их нөлөөлдөг зүйлийн нэг юм аа гэж уншиж исэн. Яа тэгэхээр биел хичээхгүй бол болохгүй, биел хийхгүй бол болохгүй гэсэн юм бодол давмгай байх юм бол эмгтээлийн энерги маш доогуур байгаа хамгийн наад захын шинж тэмдэг болж таарж байгаа байхгүй юу? Энэ нь одоо яадгүй гэхээр хүнд найдаж, хүнд ингэж түшиглэж хүнээр юм хийлгэж чаддаггүй. За тэгээд дээрэс нь хүнээс ингэж юм авч чаддгүй ч гэдэг юм уу эдгээр зүйлүүд бол ерөөсөө эмгтээлийн энерги бага багагийн шинж юм байна л да. Харин эсвэргээрээ эмгтээлийн энерги өндөр хүмүүсийн нийтлэг шинж тэмдэг ер нь ямар байдаг вэ гэхээр 5 зүйлийг хэлж байгаа байхгүй юу. Нэгдүгээрт нь болохоор өөрийгөө хүлээн зөвшөөрч чадхаас гадна эргэн тойрныхоо хүмүүсийг ямар ч шүүмжилгүйгээр хүлээн зөвшөөрч чаддаг. Гол нь ямар ч одоо стрессгүйгээр хүчлэхгүйгээр аливаа зүйлийг яг байгаагаар нь хүлээж авах чадварыг хэлж байгаа юм билээ. Тэгээ ийм чадвар байна гэдэг бол ер нь эмгтээлийн энерги өндөр байгаагийн шинжээ гэж үзэж байгаа. Хүлээж авах чадвар хүн сул байх тусам бусдыг хамгийн их шүүмжилж идэг. За тэгээд аливаа асуудалд уян зөөлөн тайван хандаж чаддаггүй стресс өөртөө авч идэг гэж байгаа байхгүй юу. За хоёрдугаарт нь болохоор зан ааш нь яг өөрөөр байж чаддаг. Таны байгаа байдал бидний байгаа байдал яг өөрөөр байж чаддаг. Энэ нь юу гэж байгаа гэхээр хичээхгүй, хүчлэхгүй, за тэгээд дээрэс нь ер нь худлаад үрсэхгүй л гэсэн үг байна шүү дээ. Өөрт таагүй зүйлээ үннээр нь мэдэрч хэлж чаддаг. За тэгээд дээрэс нь тэгж хэлж чаддаг хүн угаасаа өөртөө тухтай амар тайван амьдарч чадна шүү дээ. Яг тийм зүйлүүд байдаг бол эмгтээлийн энерги өндөр юм байна. Гуравдугаарт нь болохоор сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг. За энэ нь одоо юу гэж байгаа гэхээр эмгтээлийн энерги бага байх тусам хүн өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө маш их дарах хандлагатай байдаг гэнэ л дээ. Баярлаж, гуниглаж ингэж таагүй байгаагаа ч гэсэн зөвөр илэрхийлж чадахгүй ч гэдэг юм уу эсвэргээрээ эмгтээлийн энерги өндөр байхад бол өөрийнхөө ийм зүйлд баярлж гэн, ийм зүйлд таатай байна, таагүй байна гэдгийг ер нь бол аль болох зөвөр ингээд илэрхийлж чаддаг нь хамгийн гол онцлог шинж болдог гинэ. Тэгэхээр ингээд яг одоогийн амьдрал дээрээ ямар зүйлийг төвчээд байна. Би яг өөрийгөө хит их гээгээд байгаа юм биш үстэй, бусдад тааруулаад байгаа юм биш үстэй гэдгээ хамгийн бодож үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. За дөрөвдүгээрт нь болохоор хайрыг хариу нэхэлгүйгээр ингээд зориулж чаддаг. За хайрлаж хайрлуулах тал дээр маш чадварлаг байж чаддаг гэх юм уу. Дээрэс нь одоо тийм хүн чинь харилцан аз жаргалтай байж чаддаг гэсэн үг байна шүү дээ Аз жаргалтай байх тэр сэтгэл зүг маш сайн мэддэг тийм одоо хайрлуулахын ухаан гэдэг юм уу. Тийм зүйлийг одоо ингээд өөртөө зохицлоосон хүн бол хариу нэхгүй ингээд бусдыг хайрлаж чадж идэг учраас тэр бол эмгтээлийн энергийн бас маш том давуу талын нэг гинэ. За тавд нь болохоор үргэлж инээмсэглэж авдаг. Ер нь бол их нүүрний баясгалантай хүн бол яалтчгүй эмгтээлийн энерги өндөр гэгдэг юм байна л да. Тийм зөөлөн одоо нүүрний хилэмжтэй гэсэн үг шүү дээ Зан ааш нь одоо 50 тогтун хүн цаанаасаа ингээд нүүрний хилэмж нь хүртэл зөөлөн байдаг. За тэгээд бусдад бас зөөлөн дулаан мэдрэмж төрүүлдэг гэдгээрээ эмгтээлийн энергийн шинж тэмдэг гэж үздэг юм бэл. Эдгээр 5 шинж байдаг бол эмгтээлийн энерги өндөр байгаагийн шинж юм аа гэж бичсэн байгаа байхгүй юу. За тэгээд эмгтээлийн энерги өндөр хүн өөрийгөө яаж амьдрмаар байгаагаа мэддэг. За тэгээд бүр цаашлаад ямар болмоор байгаа юу хийвэл би жаргалтай байдаг юм бэ гэдгээ бүгдийг өөрөө ингээд мэдэж ойлгоцсон тийм хүн байдаг гэж байгаа байхгүй юу. Дээрэс нь өөрийнхөө баримталдаг зарчмаар яг амьдрч чаддаг хүн байдаг гэж байна.
Аливаа зүйлийг муухарлаж зөрүүдэлж одоо би юм хүн гэж уурлаж ингэж шийдэх гэж оролдох биш. Бусдаа маш сайн зөвлөж таарч тохирдог гэдг нь ч гэсэн маш чухал давуу чанар гэсэн үг болж байгаа байхгүй юу. Тэгээ болохгүй зүйлийг болохгүй гэж хэлж чаддаг хийж чадахгүй зүйлээ чадахгүй гэж хэлж чаддаг. Ер нь өөрийн үн цэнээ мэддэг хүн юм болоо да гэж надад санагдсан. Тэгээд эсвэргээрээ эмгтээлэг энерги бага байх тусмаа хүн ямар байдаг гэхээр өөрийнхөө байхаас айж идэг, тийм айцтай байдаг гинэ. За ингээд хэлчихвэл надад дургу болчихгүй ч гэдэг юм уу, намайг орхичихгүй, за намайг ажлаас халжчихгүй, ингэчихвэл энэ хүн надад ийм болчихгүй ч гэдэг юм. Ерөөсөө маш олон төрөл бүрийн айдас байдаг учраас өөрийнхөө сэтгэл хөдлөл, за тэгэл өөрийнхөө үн цэн, хүсэл мөрөөдөл, дуртай зүйл юу гэдгийг өөрийн бодол гэх мэт зүйлүүд ерөнхийдөө нэг уутанд хийгээд өөр ингээд амийн сайтар бооцсон байгаатай яг адилхан тийм мэдрэмж байдаг учраас цаанаасаа бүр ингээд нэг тийм давчдсан, стрессцэн, тийм тайван бус амьдраад байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд яг бид нэр бүгдээрээ л адилхан суралцаа явж байгаа хүмүүс янз бүрийн зүйл уншаал мэдээл. За тэгээд яг би ингэж та бүхэнтэйгээ хуваалцж байгаа нь надаас яг эдгээр зүйлүүдийг сонсох хүмүүс байсан учраас надад бас ийм зүйлийг хийх боломж гарч ирсэн болов гэж бас бодож байгаа байхгүй юу. Зөндөөл хүмүүс ярьж байгаа. Хүн болгоны ярианаас авах зүйл байдаг шүү дээ. За тэгээд хэрэгжүүлээд суралцаад ингээд үйлдэл олгоод яваад ах юм бол бид нэр яг одоо байгаагаасаа дараа жил хэдэн жилийн дараа бүр илүү л ингээд дахиж дэвшсэн би гэдэг хүнийг бүтээх байх гэж бодож байгаа байхгүй юу. Эмгтээлэг энерги яг ингээд бодоод үзэхээр надад ч гэсэн маш бага байсан зүйл болж байгаа байхгүй юу. Тийм болохоор сүүлийн үед уншиж байгаа зүйл юм аа. Нэг тэгээд бид нарт ер нь янз бүрийн айдас байдаг тэгээд янз бүрийн айдасаасаа салахад өөрийгөө илүү их таньж мэдэх нь хамгийн чухал зүйл юм байлээ. Тэгээ эргэн тойрондоо зөв энерги түгээж идэг. Өөрөө заавал хичээж ингэж эрэг байж гэдэг юм ингэж нэг тийм хүчилж бодохгүй ч гэсэн цаанаасаа нэг тийм гоё энерги ялгаруулж байдаг. Ерөөсөө эмгтээлэг энерги гэж байгаа байхгүй. Хит хүлцэнгүй төвчээртэй байх нь бол өөрийгөө дарагдуулж байгаа зүйл учраас эрхтэлэг энергитэйгээ тэнцвэржүүлэх гэдэг бол хамгийн чухал юм аа гэж. Тэгэхээр хит хүчтэй, зоригтой, бие даасан байх гэдэг нь ч гэсэн эмгтээлэг энергийг бас маш их доголдуулах магадaltaй зүйл учраас эмгтээлэг энерги, эрхтэлэг энергийн тэнцвэрийг хадгалж чаднаа л гэдэг хамгийн зөв юм аа гэж бодож байгаа байхгүй. За ингээд эрхтэлэг энерги бүр ингээ орхичих юм уу гэхээр бас болохгүй. Тэгээд энэ хоёрыг ерөөсөө маш гоё өөртөө тэнцвэртэй авч явах тал дээр л суралцах хэрэгтэй байна да гэж бас бодсон. Эмгтээлэг энерги сэргээхэд ямар өөрчлөлт биднэрт одоо бий болох вэ? Үүсэж эхлэх вэ гэдэг зүйл бас гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгдүгürt нь болохоор би хичих хэрэгтэй гэсэн бодлоо орхиж бусдад найдаж, итгэж одоо чаддаг. Тэгээ бусдад ер нь бол түшиглэж чаддаг болно. Тусламж хүсдэг. За бусдын хүчийг мэдэрч үнэлдэг болно гэсэн үг байхгүй юу? Одоо нөгөө би л хийхгүй бол болохгүй, би л хийхгүй бол ерөөсөө надаас өөр хийх хүн байхгүй байх гэдэг үзэл бодол бол байхгүй болно гэсэн үг ахна шүү дээ. Тэгэхээр эмгтээлэг энергис ирэхээр бусдыг хамгийн гол нь үнэлдэг болно гэж байгаа байхгүй юу? Тэгээ хоёрдугаарт нь болохоор бууж өгөхгүй байх, ялагдаж болохгүй гэсэн тийм нэг хүчилсэн сэтгэл зүй цаанаасаа аянда багасна. За тэгээд нэг тийм тайвширна. За ер нь аливаа зүйлд хит хүчлэх хэрэггүй гэдгийг ойлгож анзаарч эхлэнэ гэсэн үг. За тэгэхэд 3 дугаарт нь болохоор асуудлыг шийдэх гарц гаргалгааг хайд. За тэгээд уян хатан байдлаар аливаа зүйлийг шийдэж чаддаг болно гэсэн үг. Одоо уураар, аашаар, зөрүүд байдлаар ч юм уу ингээд ерөөсөө янз бүр мунхаг байдлаар гэж бол тэрийг хэлээд байгаа байхгүй юу? Тийм байдлаар одоо шийдэх гэж оролдох биш, ерөөсөө зөв уян зөөлөн байдлаар, уян хатан байдлаар хандна гэсэн үг. Хит туйлширч нэг талыг ингэж барихгүйгээр бусдын санал бодлыг ч гэсэн сонсож хүлээж авч чаддаг болно гэсэн юм давуу талтай байгаа байхгүй. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор өөрийнхөө дуртай дургүй зүйлийг тодорхой мэддэг болно. За яагаад гэвэл эмгтээлэг энерги өөртөө илүү нүүр тулдаг гэдэг байгаа шүү дээ. Ер нь эмгтээлэг энерги бол
өөрийнхөө яг дотоод сэтгэл би гэж яг ямар хүн юм бэ гэдэгтэйгээ хамгийн их нүүр тулдаг зүйл учраас өөрийгөө илүү их ойлгож ирнэ гэсэн үг. Тиймдээ ч бусдад хит хамаарах ч юм уу тий хин нэгэн одоо хажууд байхгүй бол болохгүй ч юм уу ингээл ад жаргалгүй байдаг ч юм уу одоо бусд хүн надад тэгж өгсөнгөө ч гэдэг юм уу тийм бодлосоо ер нь бол багаагаар ангижирч чаддаг. Нөгөө төгөр ер нь яд ганцаарч гисэн хөгжилтэй жаргалтай байх тэр аргаа олсон байдаг гэсэн үг юм уу. За тэгээд 5 дугаарт нь болохоор мэдрэмжээ өөрийнхөөрөө илэрхийлж чаддаг болдог. Мэдрэмжээ ер нь бол дарж дарагдуулах буруу гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр сонсож ойлгож өөрийгөө мэдэрдэг болох нь хамгийн зөв байгаа даа байхгүй юу. Эмэгтэйдийн нэрийг сэрхэхээр энэ зүйлийг ч гэсэн чаддаг болно гэсэн үг. За тэгвэл яавал одоо бид нэр эмэгтэйлийн нэргээ өндөр байлгаж чадах юм бэ? Тэгэхээр нэгдүгürt нь болохоор харах өнцгөө өөрчилж үзэх гэж байгаа байхгүй. Эхлээд хэлбэрээ өөрчлөхөөс эхлэх юм бол илүү үр дүнтэй байдаг гинэ. Одоо сонирхдаг, хувцлалт, нүүр бодолт, үс засалт надад зохихгүй гэж бодож исэн зүйлээ хийж үзэх гэдэг юм уу ерөөсөө нэг өсөндөө өөрийгөө сорих үе шат гэдэг зүйлээс эхлэх хэрэгтэй гин. Тэгээд эмэгтэй хүн болж төрөөд одоо юу гэдгийг хийж үзсэндээ баярлах зүйл юу байж болох вэ гэдэг юм уу те. Эрэгтэй хүн болж төрөөд хийж үзэх тэр гой мэдрэмж төрөх зүйл юу ээж болох уу гэдэг юм уу те. Өөрийнхөө дотор байгаа тэр хүнийг анзаарч сэрэж өгөх гэдэг нь хамгийн чухал гэж бичсэн байгаа байхгүй. За тэгээ хоёрдугаарт нь болохоор хит их хүчилж хичээхэ болох. За энэ хит их хүчил нь ер нь хичээх гэдэг нь л өөрөө эмэгтэйлэг нэрэг за ер нь хүнийг маш их ингэж дарж идэг. За тэгээ хүчлэн гэдэг чинь ерөөсөө энергийг доош нь буулгаж идэг. За тэгээд нөгөө татах хүчний хуулийг ч гэсэн бас зогсоож идэг. Маш олон тийм одоо сөрөг зүйлүүдтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ажилч дээр за тэгэл хайр, гэр бүлч дээр ер нь л бүх зүйл дээр би л хичээхгүй болохгүй, би л хийхгүй болохгүй мэн гэдэг бодол байдаг бол энийг хамгийн түрүүнд болох хэрэгтэй гэж хэлмээр байна. Бид нарыг ер нь хичээхгүйсэн ч дэлхий иргэдгэрээ иргэнэ гэж үг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг ер нь бол хичээхэ болсон ч бүх зүйл байдгаараа л байж л байгаа байхгүй. Тэгээ бид нар хичээж байгаа тэр хүчилж байгаа энергиэрээ өөрсдийнхөө дотор хүн за тэгээд өөрсдийнхөө амьдралд саад бэрхшээлийг бий болгоод байгаа байхгүй. Гуравдугаарт нь болохоор өөрийгөө хүлээн авах за тэгээд хүлээн зөвшөөрөх. Яаж вэ гэхээр өөртөөгөө нүүр тулж ямар хүн гэдгээ ер нь юуны төрөнд мэдэж ойлгох хэрэгтэй. За тэгээд дараад нь болохоор өөрийгөө үгүйсгэхээ болоод өөрийгөө хайрлж эхлэх хэрэгтэй. Сүүлд нь болохоор өөрийнхөө сул тал онцгүй таалагдгүй зүйлээ ч гэсэн хүлээн зөвшөөрч ойлгох хэрэгтэй. Дотор хүнтэйгээ хамтдаа одоо өөрийгөө засна гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр ер нь бол 3 дугаар зүйл нь өөрийгөө хүлээн авах, хүлээн зөвшөөрөх гэсэн зүйл байгаа. Тэгээд хамгийн түрүүнд хийх зүйл нь өөртөөгөө нүүр тул, дараагийн хийх зүйл нь өөрийгөө ерөөсөө үгүйсгэхээ бол өөрийгөө хайрлж эхэл, өөртөөгөө нэг баг бол тэгээ хамгийн сүүлд нь болохоор өөрийнхөө онцгүй сул талуудыг ч гэсэн хүлээн зөвшөөрч хамтдаа залруулах тал дээр ажил гэж байгаа байхгүй. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор өөрийгөө хүлээн зөвшөөрч чадсан хүн бусдыг ч гэсэн ерөөсөө сайн муу алдаа дутагдaltaа нь хүлээн зөвшөөрч чаддаг болдог учраас хажууд байгаа хүмүүсээсээ шаардах зүйл нь бага болоод ирнэ. Нөгөө төвчээсэн зүйл нь ойлгох гэдгээр солигдно гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө бидний эмэгтэйлгийн нэрэг өндөр болсон байна гэж үздэг юм байна. Би төвчээлэн, би ингээд энэ хүний ийм зүйлүүдийг төвчэн гэдэг нөгөө төвчжэн гэдэг тэр нэг төвчин гэдэг ч юм бол ер нь бас нэг талаар нэг тийм таагүй зүйл шүү дээ. Тэгэхээр тэр зүйл маань ойлгох гэдгээр солигдно гэхээр энэ бүр үнэхэр гоё санагдаад байгаа байхгүй юу? Эмэгтэйлгийн нэрэг яагаад бага болж бид нэр ингээ өсч хүмүүжсэн байдаг вэ гэхээр орчин их нөлөөлдөг юм байна л да. Ялангуяа ээж хүн хүүхдийнхээ эмэгтэйлгийн нэрэгт маш ихээр нөлөө үзүүлж идэг гэж үздэг юм байна. Бид нар дийлэнх нь нөгөө яг жоохон ширүүн ээж аавын гараар хүмүүжсэн гэд хэлвэл бас нэг буруудахгүй шүү дээ тий. Яг бидний үед бол хүн ингээд ээжигээ хараад ийм болохгүй юм шүү гэж бодсон тэр хүчтэй мэдрэмж эсвэл одоо зовж шаналж байгаа ээжигээ хараад юу гэдгийг те тэр төвчж байгааг нь хараад мэдэрсэн тэр мэдрэмж гэдэг юм уу. Тийм зүйлүүдээс
одоо маш их нөлөөлсөн байдаг гэсэн байгаа байхгүй юу. Яаж холбогдож нөлөөлдөг вэ гэхээр ээжиг амьдрахгүй юм шүү гэдэг ч юм уу. Эсвэл ээжиг л болохгүй юм шүү гэдэг ч юм уу. Нэг тийм үгүйсгсэн бодлуудаас хүний эмгтээлэг нэрэг маш ихээр ингэж доголдсон байдаг юм байна л да. Тэгэхээр эмгтээ хүн ийм байх ёстой юм байна, ингэж болохгүй юм байна гэх мэт тийм янз бүрийн тэр дүгнэлт хүний тэр мэдрэмжүүдээс үүсдэг гэсэн үг байхгүй. Хүн ер нь өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлж өөрийнхөө дотор байгаа тэр итгэл хайрыг улам илүү ингэж боловсруулж тэ. За тэгээд дээрэс нь уян хатан амар амгаланд суралцаж эхэлснээр бидний хүн хоорондын харилцаа, гэр бүл, найз нөхдийн харилцаа ингээд бүх зүйл ингээд сайжирч бид нэр ингээд өөртөө гоё аз жаргал мэдрэх нь бүр л илүү их болно гэсэн үг болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ эмгтээлийг нэрэг гэдэг зүйл бол бидний амьдралд дутагдж болохгүй маш чухал зүйлийн нэг юм байна даа л гэж би бол маш их ойлгосон. Тийм болохоор суралцаад ингээд өөрийнхөө эмгтээлэг энергийг бол маш өндөр байлгахыг зорж байгаа. Тэгээд та бүхэнд маань ч гэсэн хэрэгтэй сэдв байсан баха гэж бодож байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцаая. Баярлалаа.